энэ богд хаанч Монгол улсын хаан гэдгээр нь тийм ээ. Энэ богд хаанаараа одоо бүтээл. Наймд ороод энэ залуу дөрөв шүү дээ. Энэ залуу. Тэгээд энэ одоо төвдөд төрсэн хүн тийм ээ. Тэгээд богдоор тодорч Монголд ирээд Монгол сэтгхүүтэй болж тийм ээ. Монгол ахуйтай танилцж энэ улсын тусгай тогтнолын төлөө гэж сэтгэл зүрхээ зориулж ингэж явсан хүн байна. Энэ хүн бол 1879 онд төрсөн гэдэг. 70 онд төрсөн. Сая өнгөрсөн хагас өдөр хамгийн адаг сарын шинийн 8-нд одоо мэндэлсэн өдөр нь болоод бас лам хуургууд энэ богдхооны орд хүмүүсийн зүүн талын сэтгэл нэг тийм ажлын ажиллагаа болсон. Тийм, ажлын ажиллагаа болсон. Тэгээд бас ингээд энэ хүн бол үнэхээр одоо бас энэ олон тархаа бутархаа улсуудыг бас нийтгэж тийм ээ зангидж бодлогоор ингэж нэг удирдах чадсан. Одоо үнэхээр тусгаар тогтнолын одоо тэгэхээр бүтээгч ийм хүн юм аа. Энэ хүн бол Монгол хэл бол одоо худан монгол бичиг кириллээр за дээр нь мөн англиар гэсэн тийм төр орчуулгатай хоёр бичиг ашиглаж байсан. За дараагийн утсаараа. За 8 дугаар үеийн мөн. За ингээд байна бол 3 4 хэдэн дөрөв ихтэй. За 4 4 олон дөрөв техник. Одоо байдаг зургууд. Ер нь бол энэ үндэсний эрхчлээний хөдөлгөөнөөс хооших түүхэн зургууд болчихж байна. Богдгоноос хэлсэн гэхээр тийм ерөнхийдөө зургууд байж байгаа. За энэ дээр нь одоо ингээд шилхэд одоо энэ богд хаанч нь одоо 1874 онд одоо ингээд богд гэнээр 8 дугаар богдоор тодруулаад Монголд ирэхдээ энэ долуулаа ирсэн байгаа. Ах дүү нартайгаа ээжтэйгээ. Тэгээд одоо Монгол ирэх нутагт Монгол явах замдаа одоо юун аав нь одоо мэдсэн юм л дээ. За тэгээд энд одоо ингээд шилхэд энэ ах дүү нар байна. Ах дүү нараас нь бол одоо хамгийн нэртэй хүн бол одоо энэ Чойжин лам тийм ээ олон сус. Тийм. Тэгээд Чойжин лам бол яг арай хойш орсон. За ингээд энэ богд хаан одоогийн байгаа энэ удирдлагын академийн оролцоо байдаг тэр хуучин цагдаагийн ерөнхий газрын хаяг тогтоох төв гэж байсан. Тэр хайрцагт тавиранд одоо ингээд богд хаан ч бас нэг яадаг байж буян үйлддэг хүн байжээ. Энэ 300 гаруй ингэж нэг тийм хүүхэд тийм одоо нэг зэтэрлэг гэх юм хүүхдийн асрамжийн газар гэх юм уу тийм ээ өнөөгийн хэлгээр бол одоо тэгээд энэ олонний хөлийн газар ч юм уу тийм ээ зарим нь хог дээр тавигдсан ч байдаг юм одоо ингээд тийм хүүхдүүдийг ингээд авчираад тэтгээгээд тийм ээ хоол зундлаад хүмүүжүүлээд одоо ингэж байдаг тийм байж